засгийн газар утаа гамшигын түвшинд хүрж байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжнэ гэж мэдээлсэн. Тэгээ энэ талаар найзууд байр суурь ямар байна вэ гэдээ асуугаад байгаа учраас та бүхэндээ хуваалцъя. Монгол улсын гамшигын тухай хууль гэж байна. Тэгээ мэдээж газар хөдлөн үү, галт төмөр гарна уу, халдварт өвчин тарах нь уу, ямар нэг юм гамшиг болоход хамгийн түрүүнд хүмүүст мэдээлэх хэрэгтэй. Тэгэхээр урдан түргэн мэдээлэх тухай заалт. Тэгээд байгууллагууд, төрийн байгууллагуудын цагийн хуваар, ажлын хуваарьд өөрчлөлт оруулах, бүр шаардлагатай үед бас нүүлгэн шилжүүлэх гэдэг иймэрхүү анхаарал татж байгаа нь болохоор зэрэг 14.6 дээр соёл урлаг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох. За мөн одоо чухал стратегийн зорилтоос бусад худалдаа үйлдвэрлэл нийтийн үзүүр үйлчилгээ боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлсэн байдлаар төр зогсоох, хөлийн бомбыг төр хаах, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах гэдэг. Өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн цуглах энэ янз бүрийн үйл ажиллагааг хязгаарлах нэ гэж 14.13 дээр нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээн дэх гамшигын тухай илт худал мэдээллийн даргалтыг бууруулах зогсоох арга хэмжээ. Өөрөөр хэлбэл одоо дутаа аймаар их байна гэд хит тэгстүүлээд гамшигын талаар буруу мэдээлэл гаргах юм бол арга хэмжээ авна гэсэн үг байх нь. Мэдээж гамшиг болох юм бол энэ зохицуултууд бол хийгдэх нь зүйтэй байх. Гэхдээ энэ утаа гэдэг гамшиг одоо нүүлгэн шилжүүлэх арга байхгүй. Гэртэн суулгах арга байхгүй. Чи нийтээр ингээд агаар дээр л явж байгаа учраас харин технологи нэвтрүүлэх, дулаан сууц, эсвэл хийн түл цахилгаан халаах ийм арга хэмжээнүүд авах нь бол өөрөө хугацаа шаарддаг, үе шаттай, дараалттай ажил учраас гамшигын хэрэгсэл энд юусоо зохихгүй гэж бол надад харагдаж байгаа. Тэгэхээр би бол яг яагаад өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж байгааг нь бол сайн ойлгохгүй байна. Энд гамшигын тухай хуулийн 10.11 дээр өндөржүүлсэн бэлэн байдал нь үндсэлтэй юу, шаардлагатай юу гэдэг дээр улсын их хурл хяналт тавих үүрэгтэй буюу хуулийн заалт. Энэ утгаараа гишүүд бас энэ талаар ажлын өдөр эхлэхээр яриад эхлэх бахаа л гэж бодож байна. Тэр хууль уншихад гол заалтууд нь ийм л байна. Тэгээд илүү одоо цаана өөр чухал нөхцөл байдал үүссэн бол тэр бол нэг бас мэдэхгүй байна. Тэгээд удахгүй тодорхой болох бахаа гэж бодож байна.